За сэтгэл маш өндөр байна. Учир нь инженер хангамжийн мэрэгчлүүд тэр тусдаа ус хангамжийн мэрэгжлийн одоо энэ сургалтууд тэр болгон зохиогдоод байдгүй. Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах төслийн хүрээнд миний бие болоод манай байгууллагын инженер техникийн ажилтнууд ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг Нидерланд улсын ус хангамжийн томоохон компани болох Vitens компани тэргуун туршлагаас суралцах мэдлэгээ дээшлүүлэх өндөр аш холбогдолтой сургалтандаас хамрагдаад явж байна. Улаанбаатар хотын ус угын удирдах газар Монголын мягны сорилтын сан болон Нидерланд улсын Vitens компанитай хамтарсан хүний нөөцийг чадваржуулах аква рейтингийн үнэлгээг дээшлүүлэх төсөл хөтөлбөрийн нэг сэдэв болох asset management буюу хөрөнгийн менежментийн чиглэлээр сургалтанд хамрагдж байгаадаа бол баяртай байна. За бусад тус хөтөлбөрүүдээс энэ хөтөлбөр нь юугаараа ялгаатай байна вэ гэх юм бол хөтөлбөрт оролцож байгаа хоёр талын инженер техникийн ажилтнууд тус улсын улстай очиж газар дээр нь шаардлагатай мэдээлэл солилцох одооны нөхцөл байдлаа үнэлэх ирээдүйд хийх бос сайжруулах зүйлсээ төлөвлөх боломжоор нь хангаж байгаамаа ер нь хамгийн гол зүйл энэ байгаа. Хөрөнгийн менежментийн үндсэн чиглэлд тусагдж байгаа эрсдлийн матрицыг боловсронгуй болгох, үн тулгуурлан үүсч болох эрсдлийг урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг мөн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр бол энэ удаагийн сургалтанд суралцж байна. Байгууллага дээр ашиглаж байгаа засвар үйлчилгээний програм хангамжийг хөгжүүлэлт олон төлөвлөлт хийх, цаашид хөрөнгө оруулалтын төлөвлөлт болон шугам шүлжээ тоног төхөөрөмж засвар үйлчилгээний нэгдсэн дата бааз буюу архивыг бий болгох зэрэг ажлуудыг бол манай багийнхан бол зөвлөгтөөгөө хамтран байгууллага дээр хийж хэрэгжүүлэхээр бол ажиллаж байна. За энэ хөтөлбөрт хамрагдж байгаа миний бие болоод бусад инженер техникийн ажилтнууд маань одоо манай байгууллагын үйл ажиллагааны түвшин олон улсын хэмжээнд хэр шатнд байгаа юм бэ? Бусдаагаа хөл нийлүүлэхэд бид нэр цаашдаа юу хийх хэрэгтэй юм бэ? Одоо үүнийг хэрхэн хийх юм бэ гэдэг бас үүнийг суралцах маш том амбицтай бас бид нар явж байгаа. За юуны төрөнд хөтөлбөрийн үндсэн үзэл санаа зорилгыг хэрэгжүүлэхэд илүү анхаарах буюу миний хариуцж байгаа үүрэг чиглэлийн хүрээнд одоо шинжилтийг нэвтрүүлж суралцсан мэдлэг туршлагаа хуваалцах байдлаар ус угын удирдах газрын үндсэн үйл ажиллагаанд том нэмрээ оруулна гэдгийг төсөөлж байна. Төслийн ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа Монголын мягны сорилтын сан болоод Нидерланд улсын Vitens компаниас талархал илэрхийлмээр байна.